Ухай өв соёлоо түгээцгээе. Үндэсний цэнгэнд нэвтрүүлэг. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчид та бүхэн энэ өдрийн төмөн амар амгалан айлтган мэдчилж байна. Монгол улсад орчин цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны түүхт 101 жилийн он халуун баярын мэндийг үзэгч та олондоо хүрэлцэн ирсэн эрхэм харваачдаа өд нь өргөн дэвшүүлж байна. Цэл залуу насны хаан гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёр тон шатаж явах үедэн чин хайртай амрагтан хэлж үзээгүй мөртлөн чинийхээ төлөө өгнэ гэж их орондоо хэлдэг юм л хавтай сайхан ирсэн багтай сайхан уухай энэ цаг мөчтөр эрхэм үзэгчид та бүдийн айлгэрийн хойморт амгалан цэнхэр уухай дахин эксгэлж явах болно. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа цэцмэргэн харваачдаа та бүхэндээ танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлэгт зэвсэг түвшний агаарын цэргийн соён бабагийн харваачд хүрэлцэн ирсэн байна. Таман нэвтрүүлэгт маань оролцож цэцмэргэн уухайн цайлаа сорин шалгахаар алдарт номтод дагшин багийнхан хүрэлцэн иржээ. За мөн өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож цэцмэргэн сорихоор онцгой байдлын ерөнхий газрын аврагч багийн харваачд морилон ирсэн байна. Та бүхэн сум мэргэн уухай цайл байх болтугай. Энэ сайхан ерөөлөөр энэ сайхан уухайгаар эрхэм мэргэн харваачд өнөөдрийн 80 ухай үндэсний цэнгээр нэвтрүүлэгт цэцмэргэн сорж уухайн цайл юугаан хадаахад бэлэн болсон байна. Ингээд эхний шатны тэмцээн номтод таншиг хийгээд зэвсэг түвшний агаарын цэргийн соён багийн хоорондох 80 нийлэх тэмцээнд багуудыгаан харваачдыгаан өрн залж байна. Зэвсэг түвшний агаарын цэргийн соён баг магийн ахлагч аймгийн гоц мэргэн зэвсэг түвшний агаарын цэргийн командлал хуранда чимд даваагийн буянзэ багийн гишүүд зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн штабын дарга инх хоёрын төмөр аймгийн гоц мэргэн зэвсэг түвшний 337 дугаар ангийн химийн албаны дарга Батсайхан харваач зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн аптекникийн албаны дарга Ариун болд зэвсэг түвшний 303 дугаар ангийн харуулчин Атар сайхан зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн планшетчин Оюн Эрдэнэ. Номтод таншиг багийн ахлагч Монгол улсын дархан мэргэн Бат хоёрын Бат тулга багийн гишүүд Монгол улсын үлэмжид дархан мэргэн Хувь төгөлдөр Монгол улсын хошой мэргэн Мөнхбаатар Монгол улсын дархан мэргэн Наранбаяр Монгол улсын дархан мэргэн Энх Манлай. За зэвсэг түвшний агаарын цэргийн командлал аймгийн гоц мэргэн хуранда буян заяа ахлагчтай соён баг Монгол улсын дархан мэргэн Бат тулга ахлагчтай номт даншиг багийн хоорондох 80 нийлэх тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Анхаар цаг. За даншиг тараас багийн хэлсэнтэй олдныг сайхан олдоо. Хоёр багийн дунд 8 минут цогцсон байгаа. Нагаж одоотой байна. Нагаж яаруу тавьчих яачаа. Дөрөв 7 самаар явж байгаа. Нэг нь 4 сум, нөгөө тань 3 сумаа тавина. За мөхөд сайхан олдоо. Маа залуучуудыг сайхан харуулж байгаа. Маа цэргийн манга хүмүүсүүд сайхан тавьж байна да. Сумаа. За даншигтараас багийн урагсмаа. За хонжээ. За хурд өрөхгүй цаг тавьж шүү.
손에가 아침에 저거 데리고 가다가 차가야 되다가 자 무거 들고 온다 어른들 온다 따뜻한 하사 갖고 데이트한 하사 갖고 어른들 저렇게 저 아 되는다 그에 발생 어느 해서 왔다 되준다 자 이노다 배차 배트 토스코 배차서 그렇다 어느 토스고 배트 그거 다서가 어느 하사가 또 혼자서 갖고 와 그쪽가 자 또 다른 거보다 저층 서로가 성내가 낮쯤에 줘도 그 조리 먹어 하사 울지도 도다가 차가 줘 아래 헛도 먹어 자 사간다 답면은 다른 식구도 그죠? 자 다시 탈았어요 다섯 살부터 후진 잘한다 내가 배터다 내가 들어간 일인데 배터 들어갔다 안사 하산 저하나서 갖고 오는 배터까지 했던 Мөрдтэй албан хаагчид өв соёлоо дэйдэн нэвтрүүлэх орж байгаа нь үнэхээр сайхан жавхатай хэмэртэй сайхан харагдаж байна. 아, гоё онолтой сайхан эслэгтэй залуучууд ингэж онох нь гоё урамтай. За энэ бол одоо Монгол улсын дархан мөргөн цолтой. Одоо сүүлийн бол одоо ондоо залуучуудын одоо гэрээнд багтаж яваа ийм мундаг хараач байна залуу. Сүүлийн одоо ирээдүйтэй гэсэн залуучууд байна да. арай сэргэлэн стад байна да. За 다시 тэрас багийн ахлагч талгаа аймгийн асан Монгол улсын дархан мөргөн цолтой ийм залуу байна. Гоё ондоо. За 다시 тэрас багийн. За гоё сайхан ондоо. 되게 өндөр давалчаа дараа нь тэгж хоолоо сольж байгаад бол бас их л хэмжээгээр давж байгаа гэсэн зоолтой. Зоолтод бас багаар дарах хэрэгтэй. Сайхураа. Гоё олдоо. Сайхан олдоо байна да. Манай сэргийхэн бол одоо олдоороо харуулж байгаа, дангаараа баг хийж байгаа. Төвлөрөлтэй сайхан одоо гэж явж байгаа. сайхан байна. 2 минут 30 секунд үлдсэн байна. Арай жоо яараа тавьчихлаа да. Сонны хараад их гоё чинь. Гоё сайхан. Бааш тэсэлжээ. Дандаа хэц энтран яасан 2 минут үлдсэн байна. 자, 잠깐만서 간다. 어디 됐을까? 아래 지금 야라 돼. Минут 40 секунд үлдсэн байна. За, мэрэггүй. төвлөрөл одоо онох хэвээр. Минут 10 секунд. цагтаа уралдаагүй өсгөл байж да төвлөр. За дараагийн нь тавьж амжих нэ. Хасаа. 45 секунд. Тавчлаа. Тавьдаг. 45 секунд үлдсэн байна. 39. 다시 타라서 내버렸어. 막아 하사가 두었어. 자, 내가 대회를 다른 것부터 잘 쳐야 되는데. 25 секунд 손에 үлдсэн 하나 байна. 세다라고 내가 데릴 거야. 그때가 막든. 예, 맛있다. 막다가 거의 더 나온다. 어쨌어. 10 секунд. 다음 dur. 자, 다시 막습니다. 2 1 цаг Амжээ. дуусаа. Чигээ.
энэ үндэсний одоо шагаа аргуугаар одоо хичээллээд бас сүүлийн 2010 оноос хойш одоо хичээлж байна. За тэгээд энэ хугацаанд бас ажлын хажуугаар одоо энэ сайхан үндэсний спорт бас өөрөө сонирхдаг. За манай хамгийн гол одоо энэ шагаа спортод одоо намайг одоо хөтөлж оруулсан хүн бол манай аав байдаг. Тэгээд бас үндэсний энэ сайхан спортыг бас надад өглөөж одоо энэ шагаа спортоор хичээлэх одоо гол үндсүүд энэ байна. Тэгээд 2013 оноос 18 онд одоо Завхан аймагт ажиллаж байсан. Тэгээд тэр хугацаанд ер нь бол энэ шагаа спортоор энэ нэлээ одоо хөгжүүлэх тал дээр за тэгээд дээр нь одоо энэ залуучууд офицер ахлагч нарын бас энэ шагаа спортод бас оруулж тэгээд баг бүрдүүлж одоо харуулж эхэлсэн юм аа. Тэгээд энэс хойш 2018 онд энэ Улаанбаатар хотод томилогдож ирсэн. Тэгээд энэс хойш одоо бас 3 жил гаруй одоо энэ шагаа спортоор хичээлж байна. Гэхдээ энд яг өөрсдийнхөө яг зөвтөвчний агаарын зэргийн одоо анги байгууллагад ажилладаг энэ офицер ахлагч нарыгаа бас энэ спортоор хичээлж энэ багийн энэ сайхан спортод бас бид олцоод ингээд ажлын хажуугаараа ингээд улсын болон одоо аймгийн одоо чанартай тэмцээн уралдаанд бас сүүлийн 2-3 жилээс оролцож байна. Тэгээд манай багийн хувьд бол одоо Монгол улсын за аймгийн одоо гоц мэргэн 2-3 одоо хүн байж байгаа. Тэгээд зарим нэг маань одоо гадагшаа бас ажиллагаанд явцсан байж байгаа. Тэгээд манай баг одоо яг үндсэндээ уг нь бол 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тэгээд 2 хүн маань гадаад бас үр гүйцэтгэж байгаа. Тэгээд яг байгаа бүрэлдэхүүнээр энэ тэмцээнд оролцлоо. Тэгээд нийт одоо Монгол улсын зөвтөвчний за мөн дээр нь одоо агаарын зэрэгтэй албаадаг нийт одоо албаа агчтай бүгдээр зөвтөвчний 101 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тэгээд та бүхэндээ эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье. Ай ухай өмсөйд түгээцгээ. Онцгой байдлын ерөнхий газрын аврагч багийн ахлагч аймгийн гоц мэргэн төмөр, багийн гишүүд Монгол улсын мэргэн Эрдэнэ, аймгийн гоц мэргэн Цогт гэрэл, аймгийн гоц мэргэн Жаргал сайхан, хаан үлдүүргийн онцгой байдлын хилцээний дарга Хуранда, Бат Эрдэнэ, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай албаны ажилтан Мэнд сайхан. За 81 ихний шатны тэмцээний дараагийн оролцогч онцгой байдлын ерөнхий газрын аврагч багийнхан 4 минутын дотор хасаагаа шим дуусах учиртай анхаар цаг. Цаг явж байгаа. Найз төрөөс. Төмөрөө одоо банжаад одоо сондохоор очиж болно. Тэгвэл цагаач тэ асуураад дууслаа тэгвэл тавьж штэ. За онцгой байдлын аврагч спорт хорооны багийнхан нааны тэмцээнд оролцож байна. Төмөрөө багийн дараа ардд самтайг багтаад. За энэ онцгой аврагч спорт хорооны харваш мэндэ самтайда. дараагийн минут 50 секунд үлдсэн байна. За Эрдэнэ. Аймгийн гоц мэргэн Эрдэнэ самтайда. За тэд төрдө цандаа үргэлж байна. Монголын шагааны тань антхой нөө тэнтэй гаралтай. Нэлээ одоо алан жил харж байгаа. Онцгой тэд төрдө цалтаа ийм хараач байна. Минут 30 секунд үлдсэн байна. За онцгой албаны дарга нь хэнч мэдгүй гэж хурандаа гахтаад одоо цандаа энэ төрөй цогцолж одоо баг гэж тоглож байсан. тэрээс харагдсан үндэ цандаа төрөндөө. Эрдэнэ бол одоо сайхан гоё нэстхаатай хайшаатай хөөдөө Эрдэнэ. За сандаа мэргэн 1 минут үлдсэн байна. За сайхан да. За Эрдэнэ давчлаа. За цандаа мэргэн. За мэргэн сууж амжих нь. Тэрсэн.
За мэрэг 35 секунд. мэрэг явууч. За жаргал сайхан 20 секунд үлдсэн байна. аймгийн гоц мэрэгэн жаргал сайхан. За. За олжээ. 10 секунд. Онцгой дээ. Харандаа. Эм хараач байна. Тэр аваад байх юм да. 3 2 1 дуслаа. Май ухай. Өмсөйд отүгэцгээ. Май ухаанцны цэнгэр нэвтрүүлгийн эрт цэргийн баяр зориулж явуулж байгаа өнөөдрийн дугаарыг шүүн явуулж байгаа шүүгчдийн бүрэлдэхүүнээ та бүхэндээ танилцуулъя. Улсын 7 удаагийн авраг улсад 7 удаа шүүгэрсэн Сэлэнгийн Дулаан хааны хэмээн алдарсан Монгол улсын үлэмж дархан мэрэгэн Чимэдийн Батмөнх мэрэгнийг та бүхэндээ өмнө танилцуулж байна. Мөн өнөөдрийн нэвтрүүлгийн шүүгчээр Төв аймгийн Шагаан холбооны дарга аймгийн гоц мэрэгэн Ламжамын Пүрэв учир мэрэгэн маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд эхний шатны тэмцээний багуудын 8 нийлэг тэмцээний дүнг танилцуулаач гоо. За энэ удаагийн 8 нийлэг тэмцээнд Номттай шиг 3 авч Соён Бавар хөшөөгөөд тус нэг гон авлаа. Май ухай. Өмсөйд отүгэцгээ. Май ухаанцны цэнгэр нэвтрүүлгийн 2 дугаар шатны буюу нүдэн боож харуулах шатны тэмцээн эхлэхэд бэлэн болж байна. Энэ шатны тэмцээнд аврагч баг ихлээд дараа нь Номтод Даншиг хамгийн сүүлд Соён баг гэсэн дараалал 3 харваач гуруула зэрэг суусан байна. Нэвтрүүлгийн 4-9-оор 3 харваач эхлээд зоолтой хийх ёстой. Зоолтой хийж дууссан бол анхаар нүдэн бой. Ингээд тэмцээн эхэлж байна. Амжилт хүсье. Харваач 4 сум тавих учиртай. За онцгой дээ. Бадрын харваач эддээ сүлээ да. За давлаа. Монгол улсын дархан мэрэг Мөнхбаатар. Заалтаа бол гацаа зоосон байх гэж бодож байна. Нүдэ баагүй байсан учраас. За сайхан голтой онлоо. За сүүлдөөгийн хараач. Нэг замаа тавих чинь мөн дэдхэн харж байгаа зоосон учраас зоолт одоо барьсан байх гэж бодож байна. Хажлын хүн бол хоруугаа давчтай тийм бас ийм ажлыг хийж өгөх ёстой. Зөвсөд дагуу одоо ирсэн. За сайхан нэслэлээ да. Сайхан голоо бодох юм бол жоохон задууд давж байгаа. Тэгээ хасаа дээр давж байгаа учраас задаа давлаа гэж хэлж болно л доо. Нүдэ боцоонд баримжаар хэлэхэд бол хасаа дээр давж байгаа задгаа хасаа дээр давж нүдэ боцоонд давсан гэж хэлэх ёстой. Хасаагүй газар давсан байх юм бол задгаа давжээ гэж хэлвэл хүн чинь баримжаа авахтаа байхгүй юу? Харж байгаа зөвлөгтэй бол та сумныхаа тэмхүү зайтай очлоо шүү. Тэгж очлоо шүү гэдэг хэлж өгөх хэрэгтэй. Тэгэхээр сумныхаар ямар хөө очиж байгаа нүдэ босон бол мэдгүй байгаа шүү дээ. Тэгээд одоо гарцаагаа байрлаа гэж хэлэх юм бол өөрийнхөө нэлхэг хийх орох ёстой. За сайхан да. Аврагч спорт хорооны хараач эрдэнэ. Смадагчин. За сумны хадад одоо ойлооч за хэмжээ өнөхөө гэсэн байгаа. За задагчлаа. Дотоод олж яана л да. Дотоод явж байгаа. Дээшээ одоо хялгар доо хонсоо дэш харж очих юм бол одоо үндсэндээ бол буруу очтой юм да гэж байна. За мөн өдөр зогд тэгээ юм да. Харахгүй одоо дахин мэрэгэн хүний өөрийг харуулж байна да. Хэн зүүн давлаад хоёр дахь онцсон байгаа. Тэ саяхан хэлсэн их онн да. За дарчааг бол тэ зоол дарагцсан аргац юм аа. Тэ зөөлөгч нь болж өгөл хэлэх хэрэгтэй. За тодгоогаас онцгой үлээ. Эрдэнэ тутлаа. Монгол улсын дархан мэрэг Мөнхбаатар 3 онцгой 4 самаа очиход сонныхаа дэмбэ очсон да. За хөдөлгөөл бол одоо онн да. За тутлаа. Жаахан дараасан баха. Ер нь нэлхаар бол даслаг хөдөлгөөл дөө. За зөвлөгчөнд хэл зөөлсөн бол тал онноо нэр ойролцоо ирэхэд зоосон байна да. Төрөө ашиг тодорхой. Тэр.
За. Май ухай. Өмсөйдөө түгээцгээе. Үндэсний өв соёлыг дэмжигч Номын шагла компани. Утас 8985 4090. За зоолт дууссан бол анхаар. За зоолтоо барьсан нүдийг болоо. Задгаагаас явна. За нэлээд өндөр давлаа. За сонирхол очижээ. Заахан давлаа да. За саунд ташиг трансбаг араач хэзээ тавьж байна. Нэлгүй жоохон доорч болоо гэж бодож ирсэн юм аа. Саамна цэргийн сүлд багийн хараач. Дахиад өндөд болоо да. За онцгойлын төмрөө мөргөн зөвлөж байна. Хэр зөвлөж одоо харъя бүгдээрээ. Цаалалд дараагүй л байна. Даншиг тараасаа баг. Хэлгүй л барьж тээ. Тэ жоохон барьж. За тэгнэ. Зөвлөгчөөсөө хэлсэн байх хэвээр. За анжээ. Аул дургаан цайдлын хилцэн дарга хурандаа Батэрдэн харваач. Нүдээ гоож харамж байна. Яахан дутлаа да. Дутлаа. Монгол улсын дархан мөргөн. За зоолол гарцгаал орохоор байна да тэр. За таны одоо хоёр дан хасааг бол гисэр гэж нэрлэдэг. Домноос болтрал гисэр онж гэж ярьдаг. За сайхан онсон. За тэгэхээр онжээ. Зөвлөгчөд их сайн байлаа. Цагаачийн хүний бол баримжаа бол тийм байх хэвээр. За тэрхүү хэмжээний давсан шүү хэл. За тэрхүү дарахад орох юм байна гэсэн баримжааг л авсан байх хэвээр. Тэр цагаачийн хүний дарахгүй л одоо сорцол ажиглагдаж байна. За дутлаа. Энэ онсон дасараа жоохон дээр барьчихгүй. Яг домны ороонд тэгээд ялгаж байгаа дээрээс зал. Наа ухаанчийн цэнгээр нэвтрүүлгийн 2 дугаар шатны тэмцээн буюу нүдэн боож харвах шатны тэмцээнд багууд хэрхэн яаж оролцсон, ямар дүн баг авсныг танилцуулаач. За 8 тэмцээний нүдээ бах хэсэгт номтон шиг 3 оноо авч, соён баг 2 оноо авч, аврагч хараахан оноо авч чадсангаа. За би Дорногов аймгийн Өргөн сумын яриат Монгол Улсын дархан мэрэгэн цэцэлтэй Батэрдэн Наранбаяр гэдэг. За би анхын шагаа спортод 2017 оноос ихэд тоглосон. За 17 оноос тоглоод одоо Монгол Улсын дархан мэрэгэн цэцэлтэй Монгол Улсын дөрвөн том цэцлийг хүртсэн юм. За анх би одоо манай багийн ахлагч Дорногов аймгийн Өвсгөл сумын яриат Монгол Улсын дархан мэрэгэн Батбаярын Батболго гэж ахыг анх 17 оноос хойш дагд тоглосон. За анх найз маань энэ спортод ирэн бол хөлд явахад тусалж тэмцсэн. Энэ спортоор ингээ хичээл хамтдаа ингээ хичээллээ гэж анх хэлж ийсэн. Тэгээд найзаагаа дагаад 17 оноос нэг багт одоо ном ташиг багт одоо ингээ тоглож эхэлсэн. За би анх 18 наснда Монгол Улсын мэрэгэн цолыг хүртсэн. За одоо би 22 наснда Монгол Улсын дархан мэрэгэн цолтой явж байна. За тэгээд цаашдаа надад шагаа спортоор одоо шагаа спортын одоо оргилдонд хүрэхэд нас байна, цус шингэн байна. Тэгээд оргилдоноор Монгол Улсанд даяар тусгай дархан мэрэгэн цолонд хүрхийн төлөө хичээнэ. Наа ухаанчийн цэнгээр нэвтрүүлгийн дараагийн шатны тэмцээн. Энэ бол 3 модны даалгавар үхий тэмцээн. Эхний модон дээр гацсан дээр хасаа байгаа. 2 дугаар модон дээр хөдөлгөөнд хасаа байгаа. 3 дугаар модон дээр тэр цагирыг доторх даалгаврыг онох энэ 3
даалгаврыг манай харвачд маань хэрхэн онож багтаа хэрхэн оноо авчрахыг бүгдээрээ хамтдаа харъя. Ингээд хамгийн эхлээд онцгой байдлын ерөнхий газрын аврагч багийн харваач Мэнд сайхан. Амжилтсий. Аав нь харуулдаг байсан удамтай харваач. За нэвтрүүлгийн төвхөнд анх удаага гадсан дээр хасааг онсон харваач болж байна. Сумнаар дочхоор нь солуулна. Жохо зөвлөө. Жохо ойрхон боловч хэсээсээ өндөр учраас бараг хэмжээнээсээ хэц онж байгаа юм шиг барьчихад бол онохоор болоо гэж бодож байна да. Оноогоо доотор өгтөө тий. Май ухай өмсөй отвэцгээ. За цаадли. Аврагч спорт хорооны харваач тэтгэрэнда цанда гацсан дээр хасааг орохоор хэлж байна. Цандаадаас олон жил харуулж байгаа. Нэлээд турталцсан ийм харваач. За давчтаа. За одоо савлагатай хасааг. За савлагатай давчтаа. Цагаатай. Оноогоо. Май ухай өмсөй отвэцгээ. Монгол улсын дархан мэргэн их банда. Их банда одоо их цэвэрхэн сайхан ажиллагаатай сүүлийн залуучуудын төлөвлөлийн нэг. Энэ нь бол одоо их онох байнга онж болохоор юм ажиллагаатай залуу байгаамаа. За суулийнхаа дуслаа. За суулаа. Зөрчил. За энэ бол яг хэмжээнээсээ бол ойрхон байгаа. Тэгсэн мөрлөө хэзэн дээр биш. Нэлээ өндөр байгаа. Тэгээ тооцоолох хэрэгтэй. Энэ Джон Смит тэр хүн шүү. Шахрээ. Ансагнэ. Анжээ. Май ухай өмсөй отвэцгээ. Монгол улсын дархан мэргэн Батлаг царваач сонгогч байна. Багаалыг сайхан авч явж байгаа. Гурван дараалал төрүүлсэн нэг мөнгөн медальтай ийм одоо дархан мэргэн хүн байна. Нэлтгой гоётой сайхан. Анжээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн харваач сайхан багч вэ. Гацсан дээр хасааг хоёр ч За одоо хөлгөнд. За асуудаг. зөрчлөө. За. Ансангаа битэрчлээ. Манайх бол одоо аваасаа эхлээд манай дүү хүртэл шагаар авдаг. Манай бас залуудаа сайхан авч ирсэн Дорноо аймгийн өсгөлсөн мэрэд Батэр гэдэг хүн. Би олон түмэнд бас шагаараар Бамбагуудад олон цагаан танигдсан тийм харваач юм байсан. Миний төрсөнд бол Батэрийн Батэрд нэг Монгол улсын гарамгаа мэргэн харваач байгаа. Тэгээ одоо ч гэсэн сайхан харуулж байна. Дорноо аймгийн Отгонбайргийн ахлагчтайгаа Болтонбайр багт харуулдаг. Дархан мэргэн цолтой хүн байдаг. Гарамгаа мэргэн цолтой хүн байдаг. Манай багийн хувьд 2017 онд анх би найзтайгаа нийлээд энэ сайхан дүүнэрийн цуглуулад Нажиг Таранс гэдэг бага анх байгуулж ирсэн. Одоо 4-5 дахь жил рүү орж байна. Энэ хугацаанд бас чамгүй сайхан амжилтыг үзүүлж
Манай багийн 2 харваач маань Монгол улсын үлэм дархан мэрэгэн золтой боллоо. 5 харваач маань Монгол улсын дархан мэрэгэн золтой боллоо. За 1 харваач маань Монгол улсын хошоо мэрэгэн золтой болсон. Тийм болохоор манай багийн хувьд бол одоо сүүлийн 4 жилийн хугацаанд 4 сайхан том цолыг ихэнх харваачд нь хүртлээ. Ерөнхийдөө манай баг бол анхтан цалгүй сайхан цалуу харваачд бага бүрдүүлж харуулж эхэлсэн. Одоо бүгд сайхан Монгол улсын сайхан том цолтой харваачдсан байна. Баг хамт олон болоод нөгөө багийн бүх хүүхдүүд маань нэг гэртээ амьдарч байна, хичээл сургалтанд явж байна. Тэрнээс гадна бүх чөлөө цагтаа энэ шагаа 10-нд зориулаад ингээ явахаар багийн 8 өөрөө нийлж. Багийн 8 нийлнэ гэдэг маань өөрөө баг хамт олон эвтэй найртай бэлтгэл сургалт тогтмол сайн хийгдээд одоо Монголын шагаа 10 өөрөө их залуужж байна. Тэгэхээр энэ залуу харваачд нь өөрсдөө хоорондоо их эвтэй бэлтгэл сургалт хамгийн гол нь нэг дор байнга сайн хамт хийж их нь илүү үр дүнд төрж байгаа болоод ингээд харж байгаа. За зэвсэг жүжигчний агаарын цэргийн командлал аймгийн гоц мэргийн хурандаа буян заяа харваач. Гурван модны даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн байвал одоо 30 см-ийн хэцтэй бод дээр харуулж байгаа гар барихад бол ер нь анхаар байна. Цай хэмжээнд тэгж тавигдсан байна. За жоохон давтаа. Най ухай. Өмсөй тотүгэцгээ. Соён багийн залуу харваач Атар сайхан. За манай арми харваач армихан бол одоо цэргээд бол одоо гадаад ч гэсэн одоо Монгол орноо одоо сурчлан Монгол орныхоо сайн сайхны төлөө ингэж явж байна. Өдөр маань өнөөдөр ингээд Монголынхоо шагаа арваг сурчлаад явж одоо сайхан байдгаа бид нар. За зоосхийн дараа бол цагаан хөдлөх ёстой. За соннохоо дэвшгүй соо тавилаа. Мөн чанарханда тарил барил одоо онох магадлал байна да. Нэцгаанууд сайхан нэцгаан залуу байлаа. Гурван модны харванд номтой шиг 3 наавч, соён баг одоо наавч чадсангүй аврагч уг 2 наавлаа. Най ухай. Өмсөй тотүгэцгээ. Лайв хамтны зингээр нэвтрүүлгийн дараагийн шатны тэмцээн. Бид хүн бүгдээрээ сайн мэднэ энэ шатны тэмцээнд багуудын харваачид баг бүрээс 2-2 харваачид гарч ирээд энэ 6 дээр байгаа 2 хасааг маллна. Өөрөөр хэлбэл угсруул тавьсан 2 хасааны арийнх нь онох хэрэгтэй. Хэрвээ арийнх нь онж гэмээр багта оноо авчрах багуудын харваачдын цэц мэрэгнийг авхаалцсан баг шалгаж байгаа нэг сонирхолтой тэмцээн. Та бүхэн ч гэсэн гэр орондоо найз нөхдрөө сум нийлүүл цугтаа бас энэ тэмцээнийг туршиж үзэж болно. Ингээд нийт харваачдаа бүгдээрээ амжилт хүсье. Хоёр хасааны хооронд нэг хасааны зайтай. Нэг хасааны зайтай байна шүү. За ингэж зайгаа нэг хасааны зайтай тавина. Энэ хоёр хасааны арийнх нь хасааг онох учиртай. Харваачдад 2-2 сум оногдож байна. Эхний уртын хасаагийн дөнгөж давуулаад тохиолдол ондог. Уртлын хасааг нь гаргахгүйгээр хойдлоос нь гаргах ёстой. За битгий явуулаа. Нэг хасааг л орой л ороход одоо нь гарна. За хоёулыг нь онцлоо. Зайнал жаргал сайхан гэж одоо Сэлэг аймгийн харьяа түн таалж харуулж байгаа. Энэ малгайтаас бол одоо хаалтай сүндэ. За битүүчлээ. За одоо уртынхаас дөнгөж давуулаад болсон. Уртлаасыг байдлаар онцож тооцсон. Уртлаа гарах хэрэгтэй. За анжээ. За төлдөр мэрэгэн сайхан онлоо. Одоо онжоо дэвэр тоолж байгаа юм хараалтал онох бол барай толих амархан бий, олон бий. Боломжтой.
За сайн их хайхан явлаа да. Манай жаргал хадаа туслаа дутхгүй дээ. Най уухай. Өмсөй дотвэцгээ. Энэ маллага бол одоо онжогоо бол хамгийн амархан маллага. За төвлөө дарга. Хэзээ талаа да. За халдаж байна. За бол харж байгаа харвачхаа яг голлож тавьдаг. А тэгвэл аль нэг талаар нь нарийнхнаас цугаж байгаа учраас тэгэл ороход өшөө амархан хэлбэр болдог. Тийм учраас одоо харуулж байгаа хасаага харуулж байгаа одоо голлоо тохол байдаг. За сайвлын онохоор явслаа шүү сайв. Сүлд багийн харуулж оюун эрдэнэтэй зэрэг тогтож байна. Соён багийн. За нэг жоо өндөр явчлаа. За цаадаа аврах спорторны багаарваш төмрөө багийн дараа төмрөө хооцсон ба тавилаа. Өвөн санаа зөвлөн даа аргагүй. За сайжтай хэл арах гарсан да. За хоёулыг нь онцлоо. Тэрмээс арай өндөр даваалсан. Ихний замаар баримжаа авсан боломжтой. За дахиад хоёулыг нь онцлоо. За. За ингээ хасаа маллах тэмцээнд номтон шиг 3 оноо авч 2 баг соёмб аврагч өгөө тараах оноо авч чадсангаа. Най уухай. Өмсөй дотвэцгээ. Дүүжин харваа юу төгсгөлийн шатны тэмцээнийг байлж байгаа үндэсний үйлдвэрлэгч уран гартнууд болсон номын шагналын компани хамт олноос дүүжин харваанд хамгийн төрүүлж дүүжин онсон эхний нэг харваач мэдээж энэ номын шагналын компани энэ гоёмсог уран хатмал өхрийн ширэн энэ хашлганы ширэн гэрний эзэн болох нэ. Дашрам дурдахад манай үндэсний үйлдвэрлэгч номын шагналын компани оны эцсийн 10 сая төгрөгийн шагналын сан бүхий алтан зурхай бүхий энэхүү оны шигшээ тэмцээний 2 дугаар байранд орсон багийн бүх гишүүдийг энэхүү гоёмсог ширэн гэрээр байлж шагнаж урамшуулахаар болсныг та бүхэндээ харваачдаа дуулгахад таатай байна. 89-85-40 гэдэг дугаараар манай харваачд маань шагаа сонирхогчд маань холбогдож энэхүү гоёмсог ширэн гэрийг хамгийн хямд үнээр сонгож авах ийм боломжтой болж байна. Анхаар одоо манай 3 багийн дундах дүүжин харвааны тэмцээн ийхүү эхлэхэд бэлэн болж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Үндэсний өв соёлыг дэмжигч номын шагналын компани. Утас 8985 40. Энэ спортод одоо анх хөтлөж оруулсан хүн гэх юм бол одоо манай тухайн үед одоо ажиллаж байсан одоо хурандаа буян заяа гэж хүн бол манай нэг оны залуу Батцаахан гэдэг энэ хоёрт одоо анх харваж шагаа энэ спортод орж анх зааж өгсөн тийм төвхтэй байгаа. Зөвсөвчний инхийг дэмжих ажиллагаанд 2013 онд Афганы 7 дугаар ээлжинд дэд дурандаа жаргал сайхан гэдэг багийн захирагчтай багт анх үүрэг гүйцэтгэж байхдаа энэ шагаа спортыг анх тэнд анх сурсан байгаа. Тэгээ тэнд одоо энэ хасаанд байдаггүй байсан учраас бид хэд одоо ундааны бөглөө тавьж хасааг анх харуулж одоо тоглож дөнгөж анх эхэлж тэндээс эхэлж сурсан. Мөн дараагаар нь 2015 онд бүгд найрамдах судаа улсын инхийг дэмжих ажиллагаанд оролцоод үүрэг гүйцэтгэж явах хугацаанд одоо үүрэг гүйцэтгээд ирснийхаа маргааш нь одоо чөлөө цаг гардаг байсан учраас өдөөс хойш нь одоо багийнхаа одоо тэр залуучуудаа цуг сууж энэ шагаа харвааны энэ наадганд одоо дурлаж байна. Шагаа харвааны энэ тэмцээнд одоо оролцоод мөн хоорондоо бас багийн спортоор ингээд бүгд одоо баг болж одоо өрсөлддөг байсан. Ингэж яхтай энэ шагаа спортыг одоо бид суралцаж илүү их бид бүгд одоо суралцаж энэ шагаа спортоор хичээллэх болсон доо.
их дэмжих ажиллагааны энэ юун дээр одоо бусад цэргийн багт одоо үүрэг гүйцэтгэж байгаа бүх орны улсууд одоо ирж манай энэ үндэсний спорт одоо шагаа наадгаа бүх барилдах бусад энэ буюухай тэмцээн уралдаан тэмцээнүүд ирж их сонирхдаг байсан. Дүүж бол одоо голтой хиттэй сум ирэхэд бол одоо онох барилттай дутуу байна. За эхний самаа арми харваач сэмпэг харваач дутуу эд одоо онж яваа залуучуудын нэг эхэл дээгүүр манай одоо дээгүүр тоглож байгаа хаарчдын манай одоо энэнд багтж байгаа ирээдүйдээ өнөхөр одоо онох нэлгаатай нэлгаар бол их зөв нэлгаатай ийм залуу байгаа. Онох магадлал их л өндөр байна да. Заалтын баримжааг харахад бол за хайж болно шүү дээ. Одоо сайхан тавьж байгаа. За эрүүний сон тусгай газаргаа гэж зоригтой дах хэрэгтэй. Зоригтой гойрох хэрэгтэй. Цандаа. Ахаа да. Жаахан метр хатаа хэвчлээ. Олсон бол яг л явлаа да. За сэмпэгийн хараач. За таа. Энэ бол тооцсон юм да. За яг мандаа тооцсон анх магад өндөр хөндөө. Цаатал дарсал байна. За тэгэхээр шаардлаа. За нонтой шиг соён бааварч. Май ухай унсойд отвэцхэ. Онох юм бол багтаа оноо аваад өөртөө хасаны утаа үлдээ. За нонтой шиг багаар дарга Монгол Улсын дархан мөргөн аймгийн арслан Батулга хэзээ тавилаа. Дотоо нэлхандаа олны дараандаа дотоо явчих боллоо доо. Тэрээс болж тэгээд дорж байгаагүй хаал гэж бодож байна. Инх сайхны мэд сайхан гэж аав нь сайхан шагаар авдаг юм байсан. Скотер аймгийн. Нэлээ олон жилийн өмнөөс бид нар тоглож лээ да. Мөрөөсөөс л одоо ингээд аавас хүүд үүлж ингээд хараад явж байна. За дотоо байна да. Энэ цагаан бол уг нь гойлс хашаан дээ. За манай Соёнбагийн залуураач Атар сайхан гойлс залуу байлаа. Гой шудраг. Тэр яа. Зонох бол яах вэ? Эргэлцсэн тийм нэлхаа бол ер нь хэрэггүй юм байна. За номтон шиг багийн ахлагч Монгол Улсын дархан мэргийн аймгийн арслан Батулга. Уллага дараа гүйцэх юм бол явна да. За тэр төрөөрэ дотоо ийцээ. За минь цаг бол нэлхаагаа хийх одоо онж болно да. Барилбэрийн хавтал. Архида. Алдаага буруу онцлох юм бол алдаа нэмэгддэг. Өөрөөр дутуу дэслээд тэрийг зоолт гэж ойлгоод зоолтод дэшээ барьж чад тавьчихаа. Май ухай унсойд отвэцхэ. Май ухай цэцэнгэд нэвтрүүлэг 3 дугаар сарын 18 буюу Монгол Улсад орчин цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагчны түүхтэд 101 жилийн ажруулал явуулж байгаа. Манай нэвтрүүлэгт мөрдөстэй бааtruуд, үндэсний өв соёлын тэгчид, эрхийн мэргийн харваачид, цээл сайхан уухайгаан өргөж, цэц мэргийн ань сорьсон сайхан нэвтрүүлэг амжилттай явагдаж өндөрлөө. Ингээд эрхэм олон харваачидаа сум тань мэргэн байх болтугай, уухай тань цээл байх болтугай гэсэн өрөөлөг өргөн барья.
Мөн энд нэгэн сайхан, сонин сайхан, баяртай сайхан үйл явдал болж байна. Монгол төрийн эрхэмдээ шагнал алтан гац одон хүрсэн манай нэвтрүүлгийн шүүгч Монгол улсын үлэмж дархан мэргийн улсын 7 удаагийн авраг 7 удаагийн шүүгтэй Сэлэнгийн Дулаан хааны хэмээн алдарсан алдарт мэргэн Чимэдийн Батмөнх мэргэндээ үндэсний үйлдвэрлэгч Намын Шагла компани хамт олноос энэхүү өөрсдийн бүтээгдэхүүн хажлагны ширэн уутыг танд өргөн барьж байна. Манай нөгөө шүүгч гардуулчих тийм. Намын Шагла компани хамт олноос баяр хүргэе. Намын Шагла компанийн дан баярлалаа. Та бүхэн ажил үйлс улам өрнөн дэлгэрж өөдлөн дэвжиж байх болтугай. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн ялагч тодорхой торгон мөчирж байна. Нэвтрүүлгийн шүүгч аймгийн Гоцмөргийн Төв аймгийн шагаан албаны тэргүүн Намжумын Бүрвачир. Өнөөдрийн 8 цэнгэнд нэвтрүүлэгт аврагч Соён багууд оноо тэнцэж 2 дугаар байранд орцгоолоо. Тэргүүн байранд Номтон шиг баг 12 оноогоор орлоо. Ингээд багийн дарга батлага таныг үрж байна. Эрхэм мөндөд батлага танаа өгт. Үндэсний үе соёлын 8 цэнгэнд нэвтрүүлгийн ялагчаар шалгалтын тулд алтан зурхаа 10 сая төгрөг шагналын сантай жилийн эцсийн шигшээ тэмцээнд оролцох эрхэм бичиг олгоо. Батлага. За энэ яхны устгачихлаа. Баяр хүргэе. Тааны эцдүүлцгай. Эргэн үзэгчтэй 80% цэцэрлэг нэвтрүүлэг ийхүү нэгэн сонь сайхан дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн барьлаа. Монгол улсад орчин цагийн зэвсэгчийн үүсгэн байгуулагдсны түүхт 101 жилийн халуун баярын мэндийг та бүхэндээ өргөн барья. Эх орны минь хөгжил цэцэрлэгт эх орны минь хөгжил цэнгэл улам бүр өдөө дээшээ байх болтгой зөөрөөлөөр өнөөдрийн 80% үндэсний цэнгэл нэвтрүүлгийн дүрдэн жаргая. Хөхн намын тэнгэрт минь амгалан цэнхэр уухай агшид экшиглэн дуурсаж байх болтугай. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзахын болцоо тавьсан хөтлөгч Алтан гэрэл байлаа. Баярлалаа. Най ухай өмсөй төвэцгэй. За нутгийнхаа ахмад буурлуудаас сонсчин сайхан уухаг суралцсан. Шагаан харва ирээдүйд танаа өргөн барих